За хэдүүл өнөөдөр бидний аягүй сайн мэддэг нэг түүхээс эзний үгнээс харцгаая. За тэгээд Иохан 4-р бүлгийн за 15-аас 26 хүртэл уншиж. За би эндээс уншаад. Эмэгтэй түнд эзэн та тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй сутгаар энд ирэхгүй болно гэв. Есүс явж нөхрөө дуудаад энд иргэж айлдав. Эмэгтэй би нөхөргүй гэсэнд Есүс би нөхөргүй гэж чи зөв хэлв. Чи 5 нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай байгаа хүнч нөхөр чинь биш тул чи үннээр хэлв гэв. Эмэгтэй эзэн би таныг иш үзүүлэгч болохыг харлаа. Өвөг дээдс маань энэ уулан дээр мөрөгдөг байсан. Харин та нар мөргөх ёстой газар Иерусалимд байна гэцгээдэг шүү дээ гэв. Есүс эмэгтэй надад итэг. Та нар энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш. Эцэг л мөрөх цаг ирж байна. Та нар мэдэхгүй юмд мөрөгдөг бол бид мэддэг юмдаа мөрөгдөг. Тиймээс ч аврал юудэчүүдээс гарна. Харин үнэн мөргөгчт нь сүнсээрээ үнэнээр эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо болцоход байна. Эцэг өөрт нь хүү мөргөгчдийг ирж байна. Бурхан бол сүнс. Түүнд мөргөгчт нь сүнсээр үнэнээр мөргөх ёстой гэж айлдлаа. Тэр эмэгтэй Есүст Христ гэгч Месиа ирэхийг би мэднэ. Тэр нэгэн ирэхдээ бүх зүйлийг бидэнд мэдүүлнэ гэв. Есүс түнд тэр чинь чамтай яаж буй би байгаа юм гэж айлдваа гэж байна. За би ер нь нөгөө жоохон бахта одоо манай маргац чи хэдтэй вэ? 11-тэй л. За арайч 11-тэй биш юм байна. Би нэг 13 мөрө хүрсэн үедээ шууд өөрөө яваад ганданд очиод нөгөө жанраас гоо штэ. Би ч нэг цагаан мингтэй гэж явдаг байхгүй юу? Яг одоо юугаар авал буддын юм. Тэнгүүт би жанраас дээр очиод тойроод тэгээд хүрдийн эргүүлээд зул өргөжт хөөхдөс хичээлээд харж байгаа. Тэгснээ ээж мэжтэй аягүй ярин. За ингээл цагаан сар болол янгуу. За миний одоо би ээж тэрэн дээр суусан байж шүү. Одоо хийн дээр ч юм уу те. Миний засал номыг хийшүү гэл. Тийм хүүхдүүд гэсэн байхгүй. Тийм учраас тийм хүүхд байж байгаад анх нөгөө сүмд очихдоо, чуулганд очихдоо миний одоо нөгөө мэдрэмж бол угаасаа бурхны байдаг газар бол яг гандан шиг гэж ойлгочихсон байхгүй те. Оронгуут л ингээл нэг том бурхан шүтэн байж идэг. Оронгуут ингээ хүмүүс ингээ хараад өөрийн мэдлгүй бишрэл төрдөг, арц урж уугуулсан бөөм тий. Тэгсэн чи ингээд ороод харсан чи яг нэг тийм одоо юу гэдэг юм дээ нэг сургалтын танхимч юм шиг. Хурлын заалч юм шиг баахан сандал тавьчихсан. Тэгснэ хүмүүс нь ингээл урд гарч ирээл би болохоор яг нөгөө жоохон яг юу шиг мөсөд гандан шиг. За өшөө яах юм бол доо гэдгсэн чинь. Шүн хэд хүмүүс гарч ирээл дуу муу дуулаад. Тэг ягаад чи надаа нөгөө нэг яг анхны хүлээлт бол нэг тийм гой санагд юу бишрэл төрөөгүй байхгүй юу. Хүүхд үе гандагаас авчихсан бишрэл ерөөсө төрөөгүй. Тэгээд би яг сандгийн цуглаанд харснаа дараа би танаас судрыг авмаар байна гэд. Судрыг ч уншиж үзмээр байна. Библич бол судрал гэж ойлгож байгаа шүү. Тэгээд яг тэрнтэй адилхан анх нэг цуглаанд ирсэн хүмүүсийн магадгүй надрахуу тийм одоо тий жоохон тийм шүтлэг мөргөл ихтэй ч гэдэг юм уу сүсэг бишрэл гандан мандангаар явж исэн хүмүүст бол анх чуулганд очиод төрсэн мэдрэмжүүд магадгүй надрахуу зарим байдаг. Нэг өвгнөөс би ярьжсэн тийм. Хөдөөний нэг хүн анх цуглаан суучаа. За өвөө минь ямар явахгүй концерт нэстэ сайхан ямар сайхан мэдхгүй мөртлөө их гоё дуунууд байна гэдэг. Тэг өнөөдөр бид нар энэ одоо бидний энэ уншиж байгаа хэсэг бол мэдээч хэрэг айгүй одоо нөгөө судлагдаж уншигдаж номлогдсон хэсэг байгаа л да. Тэгээд энэ дээр бол энэ эмэгтэй дэрх төвлөрж ярьдаг тийм. Тэгээд юу гэж ярьдаг вэ гэхээр энэ эмэгтэй бол одоо 5 нөхөр солилцсон. Яг би айгүй тэгж их сонсдог байсан юм. Нэг хүн тэгж ярьж гисэн. Энэ 5 нөхөр солилдог эмэгтэй гэдэг бол айгүй царайлт эмэгтэй байх хэвээр. Тэгээд эрэгтэй хүн болгон хараад шууд ингээл татагддаг. Их явдал судалтай гэж ярьдаг. Гэтэл яг үнэндээ бол тухайн үеийн тэр үеийн уламжлалт тэдний амьдралыг харах юм бол энэ эмэгтэй тийм байгаагүй. Яагаад гэвэл бид нар хуучин гэрэг харах юм бол ер нь салалт гэдэг зүйл одоо бол яг бидний хувьд нөгөө хамаагүй шүү дээ тийм эмэгтэй эрэгтэй. За ер нь Монголд бол эмэгтэйчүүд нь ихэнхдээ нөгөө салтыг ер нь юу яагаад тах шиг байгаа. Санаачилж ах шиг байгаа. Аавуудын групп байдаг байхгүй Facebook дээр. Тэнгүүт дандаа л манай ихнэр салахаар боллоо. Одоо би яах вэ аавуудаа гэж тэгдэг. Гэтэл тэр тухайн үед бол бид нар хуучин гэрэг харах юм бол тийм байна. Хэрвээ ихнэр нөхөр хоёр салахад хизээч ихнэр эмэгтэй хүн би энэ хүнээс салмаар байна гэсэн ямар ч тийм байгаа байхгүй. Харин нөхөр нь ганцхан гарах хэрэгтэй. Тэр эмэгтэй хүнтэй явдаг ч одоо юу гэдгийг те гэр бүлээс гадуур харилцаа эсвэл үр хүүхд төрүүлэхгүй байх юм бол би энэ эмэгтэйгээс сална гэсэн бичиг үгээд салж болдог. Харин эмэгтэйд ямар ч тийм эрх байхгүй. Тэгэхээр самар
энэ бол самар эмэгтэй тий. Самарчууд болохоор хуучин гэрээний ихний 5 номыг одоо өөрсдөө дагаж явдаг байсан учраас яг тэрний уламжлалын дагуу тэр битгий их хүнтэй суухыг ч одоо ингээд за саллаа гэж бод. Тэгэнгүүт тэр эмэгтэй би тий урд нь тэрэнд хайртай байсан. Хүүхд байхдаа би тэр чулуун тоглоомор тоглож өссөн. Би тэрнтэйгээ сууна гэсэн ирэх ч байдаг. Салсны дараа яадаг байсан гэхээр ер нь израилчуудын хувьд израилуудад самарчууд адилхан нэг одоо тий бурхны 5 номыг дагаж явсаар хуулийн дотор юу гэж байдгийг гэхээр тэр эмэгтэй салж болно. Салсны дараа тэр эмэгтэй дахиж гэрлэхийг гэр бүл нь шийдэн. Тэр эмэгтэй буцаад аав ээж дээр очиж төрсөн гэртээ. Тэгэнгүүт эцэг их нь за тий энэ эмэгтэйг өөр дахиад эхнэр болгоод авах хүмүүс байна уу? Уулзж яв. Тэгээ ярилцсан. За манай ингэ ингэсэн. Мэдээж хэрэг салах нь тэр нөхөр нь салсан байж болно. Эсвэл ер нь тухайд нас баралт их байсан гэж. Тэгэхээр энэ эмэгтэй бол одоо нөгөө зарим ингэ номлол дээр байдаг шиг ингэ өөрөө гүйжиж одоо эхнэрээс салаад ингэ 5 хүнтэй суугаад нэг сайхан хөөрхөндөө яваадсэн биш. Израилийн хуулинд угаасаа бэлэвсэн эмэгтэйг халамжилж хайрлах ёстой хуулинд. Яг гэвэл тэр эмэгтэйг ямар нэгэн гэр бүл хүнийг байж ээж тэр хүний нийгмийн одоо нэг нийгмийнх нь халамж одоо юу гэдгийг нийгэм дотор амьдрах боломжтой болж байгаа байхгүй юу? Тийм учраас энэ эмэгтэй бол нэг талаараа тэгж олон хүнтэй яваад их сайхан хөөрхөндөө тэгээд нэг тийм явдалтай эмэгтэй бол байгаагүй. Тэгэхээр энэ магадгүй эмэгтэй одоо ингээд байсан бол хөрийг айгүй хэцүү байсан баг тий. Хэцүү болох байсан баг. Гэтэл яг одоо энэ хэсгийг ингээд харуул гол санаа нь юу вэ гэх юм бол юу байгаа? Яг үндэ мөргөлөхөөс илүү энд нэг мэдлэгийн талаар яриад эхэлж байгаа. Аюух давтагч байгаа нэг санаа баг. Тэгэхээр 15 дугаар эшлэлийг харах юм бол над дусаа өгөөч гэж хэлж. Тэгээд явж нөхрөө дуудаад ийл гэж айлтсан. Тэгээд эмэгтэй би нөхөргүй гэж хэлж байгаа тийм. Тэнгүүт Есүс би нөхөргүй гэж зөв хэлвэ. 18 дээр чи 5 нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай байгаа хүн чинь нөхөр биш тул чи үннээр хэлээгүй. Тэнгүүт нь эмэгтэй 19 дээр эзэн би таныг иш үзүүлэх хүчлэхийг харлаа. За эндээс эхлээд хэдүүлээ жоохон яа. Тэгэхээр энэ яг би нэг энэ эмэгтэй тийм явдал мовдалтай байгаагүй гэдгийг зүгээр энэ юу талаас нь яриад байгаа гэх юм бол хэдүүлээ бодъё л да. Одоо үзмэрч гэж ярьдаг тий. Монголчууд үзмэрчээр айгүй хочдог. За энэ хүн одоо миний суух хүн мөн үү? Эсвэл битээр одоо яасан тий? Таар төхөхгүй хүн суучаад ингээ битэрийн амьдрал жоохон болохгүй байх. Засаж янзлаад өгөөч гэдэг нэг тиймэрхүү юм айгүй хэд юм шиг. Ер нь бол ихэнх нь тийм. Тэгэхээр хоёулаа бидүүлээ ингээд бодох юм бол энэ эмэгтэйгийн хувьд хэрвээ энэ эмэгтэй ингээд тий амьдрал нь ерөөсө болохгүй байсан бол магадгүй зөвхөн биднэрийнхээ монголчуудын сэтгүүгээр яах юм бол энэ эмэгтэй харин хувийн амьдрал асуух хэрэгтэй байсан байхгүй тий. Биний ер нь амьдрал яагаад болохгүй байна? 5-5 хүнтэй амьдраад болсонгүй. Тэгээ энэ нөхөр нь сүүлийн нөхөр чинь биш гэж хэлж байгаа нь энэ бүр энэ хуулийн аюу тодтогч байгаа. Юу вэ гэхээр энэ эмэгтэй магадгүй 4 удаа хүнтэй амьдсны дараа нас нь явцсан. Дараагийн удаа тэрийг яг албан ёсоор хүн одоо яг ингэж эхнэр болгож аваагүй мөртлөө нөгөө хуулийн доторх нийгмийн хариуцлагын хүрээнд тэр эмэгтэйг ямар нэгэн бүр нийгмийн доод тэр давхархад бүр ядуучуудыг нэнд оруулахгүй тулд хуулийн дагуу хэн нэгэн тэрийг зүгээр ингээд асрамжлах маягаар хажууд авсан. Тийм учраас энэ нөхөргүй энэ өөрөө ичихгүй хэлж байгаа би нөхөргүй. Тэгэхээр энэ ингэж байна. Тэгээд тэр эмэгтэй ингэж хэлж байгаа хгүй эзэн би таныг иш үзүүлэгч болохыг харлаа гэдэг. Тэрснийхаа дараа хувийн амьдралаа асуугаагүй. 20 дугаар эшлэлээр айгуусан. Өвөг дээдс маань энэ уулан дээр мөргөдөг байсан. Харин та нар мөргөх ёстой газар Иерусалимд байна гисгээдэг шүү дээ гэв. Яг энийг нөгөө энэ эмэгтэйг айгуу явдал судалтаач гэдэг юм уу тэр талаас нь ярьдаг хүмүүс энийг болохоор энэ нөгөө хувийн амьдралаасаа одоо зайлж те асуудлыг өөр тийш эргүүлж юм гэж. Тэгтэл эн чинь одоо эргүүлэхэд ийм амар том сэдвэр бас эргүүлэхгүй шүү дээ те. Магадгүй хэрвээ зүгээр энэ эмэгтэйгээ зүгээр чимээгүй яваад гэж болно. Тэгтэл иш үзүүлэгч болохыг тэр хүн мэдснийхаа дараа хувийн амьдралаар руугаа биш харин нэг юм сонин зүйлийг асууж байгаа. Энэ уулан дээр мөрөгдөг байсан. Харин та нар мөрөх ёстой газар Иерусалимд байна гисгээдэг шүү дээ гэж. Тэгэхээр хувийн асуудлаас илүү давсан асуудал болж таарч байна те. Яг хөө зөвхөн өнөөдрийг ингээд харах юм бол бидний одоо ингээд хувийн асуудлыг ярих юм бол биднэрт бүгдэнд нь гэр бүлийн ч юм уу, за хувийн эрүүл мэндийн ч юм уу, магадгүй санхүүгийн ч юм уу маш олон асуудал байгаа. Гэхдээ бидний хувийн асуудлыг давсан нэг зүйл нь юу вэ гэх юм бол юу байгаа вэ өнөөдрийн үед те?
бензиний асуудал байна. Одоо удахгүй ингээл өвөл болно. Тэр үед бензингүй яах вэ? Эсвэл одоо юу гэдгийг энэ нэг авилгал хийх бол улс орн маань юу болох вэ? Тэр бидний хувийн асуудлаас илүү давсан. Магадгүй бид нар тэрэнд илүү санаа зовчих тийм улс орноо. Тэгэхээр энэ эмэгтэй хувьд яагаад ингэж мөргөл одоо тийм ярьсан бэ гэхлээрээ мөргөл гэдэг бол энэ үеийн хүмүүст маш чухал байсан. Яагаад гэх юм бол яг зөв юмдаа мөргөн гэдэг бол тэр тэгээд бурханд хүлээн зөвшөөрөгдөн. Тэгээд тэр хүн одоо магадгүй нас барсныхаа дараа хаана очих вэ? Би хэн бэ гэдгийг тэр л шийднэ. Тийм учраас энэ эмэгтэйгийн хувьд тэрийг ингэж асуусан гэж ингэж бас ярьж. Тэгэд Есүс 21 дээр ингэж хэлсэн. Эмэгтэй надад та нар энэ уулан дээр ч биш Иерусалимд ч эсрэг л мөргөх цаг ирж байна гэв. За тэгэхээр хэдүүлээ энэ Самарын талаар нэг жоохон бас нэг харах хэрэгтэй болж байгаа. За мэдээч хэрэг Самарчууд бол Израильчууд нөгөө бүр Нехемиагийн үеэс эхэлж байгаа тийм. Нехемиагийн үед Израильчууд хоёр хуваагдаа тэгээд цөллөгт яваад буцаж ирэхдээ тэр Самар гэдэг хүмүүс ерөнхийдөө цус солилдоод ирсэн. Яг цэвэр юудэ хүмүүс биш. Тийм учраас юудэчүүд яасан гэхэлэр Нехемиагийн үед нөгөө сүмийг барьдаг штэ. Сүмийг дахиж барихтаа энэ Самар хүмүүсийг оролцуулаагүй. Та нар цус солилцсон цэвэр бус хүмүүс учраас бидний энэ сүмд оролцохгүй гэдэг. Энэ үеэс ер нь эдгээр ингээд салж эхэлсэн баг түүхийн үед. Тэгээ ингээд салж явж байгаад яасан гэхлээрээ одоо нөгөө юудын хаанчлал хуваагддаг шүү дээ. Соломон өгснээ дараа тийм нас бараад хоёр хуваагдсны дараа хойд хаанчлал буюу энэ Самарчууд нь Иерусалим руу өөрсдөө тэр Самарчуудыг явуулахгүй тулд Гризм уулан дээр мөргөлийн өндөрлөгтэй болсон баг. За энэ үеэс эхлээд бүр ингээд салж эхэлсэн. Тэгээ яванда яасан гэхлээрээ тэр нэг Йосепус гэдэг нэг түүхчийн бичснээр бол яг нэг дээгүр өнгөрөх баярын үеэр ариун газар руу Самарын хэсэг хүмүүс дайрж ороод өгсөн хүний ясыг тарааж хийсэн байгаа. Одоо жишээр дээ Монголоо биднийхээр ярих юм бол Монголын цагаан сараар эсвэл наадмаар ч юм уу нэг хэсэг хүмүүс магадгүй төрийн ордонд дайрж ороод баахан өгсөн хүүр мөр шидчихээ гарчлаа л гэсэн үг л дээ. Тийм юм болсноос хойш бол бүр ингэж юу яасан баг. Хоорондоо одоо эвлэрчгүй болсон баг. Тэгэд яагаад энэ 20 дугаар эшлэл дээр ингэсэн баг тийм. 20 дугаар эшлэл та нар мэдхгүй юмдаа мөрөгдөг бол бид мэддэг юмдаа мөрөгдгөө гэж бичсэн баг. За энэ их чухал асуулт байна. Мэдхгүй юмдаа мөрөгдөг бид харин мэддэг юмдаа мөрөгдгөө гэж. Яагаад мэдхгүй гэж хэлсэн гэхээр би түрүү хэлсэн. Самарчууд эхний 5 номыг л яг Мосегийн 5 номыг яг Бурхны үг гэж харсан. Тэрнээс биш одоо Исая, Иеремия бусад дуулал болоод сургаалт өгс номлогчийн үгсийг бол Бурхны үг гэж хүлээж аваагүй. Яагаад тэгэхээр түрүүний хэлсэнчлэн хоёр хаант улс нь ингээд хуваагдаад Самарчууд нь хойдолтой ороод Юудэчүүд урталт орсны дараа тэр нөгөө Иеремия, Исая гэдэг иш үзүүлгийн номууд бичигдсэн. Тийм учраас тэд нар юу гэж бодсон гэхээр Иеремия, Исая гэдэг номнууд дээр дандаа Иерусалим төвтөө иш үзүүлэлэг тэгээд Сион уул эзний сүмийг их онцолдог байсан учраас энэ бол тэдний одоо зүгээр тий итгэл бишрэлийн л зүйл. Бидний хувьд бол Гризм уул гэж ярьж байгаа. Гризм уулыг бид нар мэдж анх нөгөө нэг амлагдсан нутагт юудэчүүд орж ирсний дараа хоёр уулан дээр нэгэн зогсоод хараад ерөөлийг ярьдаг шүү дээ. Гризм уулан дээр ерөөлийг хэлсэн ерөөлийн одоо хуулийг уншсан учраас Самарчууд тэнд мөргөл байна гэж хэлсэн. Тэгээ Есүс яагаад гэж хэлсэн гэхээр тэдний хувьд Бурхны хуулиас чаашхыг бол мэдэхгүй байна. Есүс тэ Месая гэж юу хин яагаад ирэх ёстой юм? Тэр хиний удмаас гарах юм мархан гэдгийг бид нар тоохгүй. Яагаад гэвэл Давидын дуулыг бид мэдэж байгаа. Тэгээ дуулын ихэнх хэсэг нь дандаа Иерусалимыг Сион уулан дээр төвлөрсөн маягтай. Тийм учраас бид нар нөгөө Гризм уулыг ерөөсөө дурддаггүй учраас энэ бол тэдний асуудал. Тэдний л зүйл. Биднийх бол Гризм уулан дээр байгаа. Тийм учраас Есүс энийг нэмэгтэй хэлж байгаа. Та нар мэдгүй юмдаа мөрөгдөг. Бид нар бол харин мэддэг юмдаа мөрөгдөг. Тийм учраас аврал юудэчүүдээс гарна гэж. Тэгэхээр яг энэ хэсгээс эхлээд бидний магадгүй одоо яг нэг анхаарах ёстой нэг зүйл гарч байгаа юм л да. Яагаад бид нэр би чинь түрүүн гандан яриад
Тэгээд яагаад тэгвэл би одоо гандандаа мөрөхөө болчихно. Энд ирээд жишээ нь одоо бид яг ингэж мөргөж байгаа энэ хэсгийг ингэж хараа л да тий. Энд ямар ч гандан шиг ч юм уу бишрэл төрүүлсэн үнэр танараалга зураг хүрэг алга ямар нэгэн зан үйл юу ч алга ёс заншил одоо тийм байхгүй. Харин бид нар зүгээр ингэж сандал дээр суучаад тэгээ нэг магтандууд дуулаад тэгснэ ингэ ном уншаа суугаад. Зарим хүмүүст монголчуудын зарим хүмүүст энэ аягүй тийм юу гэдэг юм дээ нэг жоохон дутууч юм уу те. Яг нөгөө бишрэлийг нэг сайн төрүүлдэг юм шиг. Тэгэхээр яг эмэгтэйд Есүс юу гэж хэлж байгаа вэ гэхээр эмэгтэйгийн одоо асуулт нь бол яг нь ер нь бол ингэж байна. Хоёр үнэн зэрэг байх боломжгүй. Тэ? Бурхан бол цор ганц гэдгийг тэд нар мэднэ. Тэгээд бурхан өөрөө өөрт нь мөргөх нэг л газрыг тогтоосон. Тэр нэг аль нь юм бэ? Гризм бол юм уу, Иерусалим юм, сүмэн юм уу? Гэдэг асуултыг зөв газар зөв мөрөглийг бүргэлэн аль нь юм бэ гэж асууж байгаа тийм. Харин Есүс юу гэж байгаа вэ гэхээр эцэгт мөрөх цаг ирж байна. Тэгээд 23-д харин үнэн мөрөгчт нь сүнсээр үнэнээр эцэгт мөрөх цаг ирж байгаа бөгөөд одоо болцоход байна. Эцэг өөрт нь ийхүү мөрөгчтийг ирж байна гэж хэлсэн байна. Тэгээд энэ хэсгээс эхлээд яг бидний монголчуудын хувьд одоо ярьдаг шүү дээ. За харийн шашин гэж. Яг эндээс нэг тийм утга гарч байгаа байхгүй. Тэр нь юу гэх юм бол яг энэ эмэгтэйтэй адилхан. Аль нь? Таанах зөв юм уу, минийх зөв юм уу? Тэгээ би анх цуглаанд яваад удаагт манай аав надад хэлжсэн л да. Гэхдээ тэр Есүсийг чинь би харлаа гэдэг. Ямар зовцсон хүн бэ? Нөө цус нужин гоодоод мод зодонд өлгөц их л зовцсон амт юм байна. Тэг чи уг нь лам ман болно гэд яриад одоо тэ яваад идвэрс яагаад ингэж вэ? Тэг би тухайн үед ойлгоогүй байхгүй бас өөрийгөө яагаад гэснийг. Яг нь миний олон хүмүүс ярьдаг гэсэн цуглаанд очиод ингээд нэг хүмүүс ухтахт нь ингээд намаа ингээд хэврэхэд амар гоё мэдрэмж төрөө тэгээ би сүмд үлдсэн гэд. Би бол яг тийм юм хүмүүс бол болоогүй. Яг хувьдаа бол над тэр тийм чухал сонирн байгаагүй. Харин миний хувьд анх Библи би нэг сар гарны ямар ч хувьдаа уншсан санагддаг. Надад хуучин гэрээ бол зүгээр яг нөгөө түүхч гэх юм уу мэдгүй тиймэрхүү санагдав. Харин шинэ гэрээний надад яг нь Иохан ном надад айгүй тийм сэтгэл төрүүлжсэн. Айгүй гоё. Яагаад ч ингэж яг л ингэж миний хайж исэн байгаад байгаа юм шиг. Тэгээ тэр үед надад яг энэ үнэн гэдэг үг яг хөөхтэйсэн л да. Гэхдээ энэ нөгөө буддын юунд ч бас нэг үнэн гэж байгаад байгаа байхгүй. Дөрвөн үнэн. Одоо монголчууд ярьдаг үхэн үнэн, төрхөн үнэн, ямар зовхон үнэн, зовлон гэтлэгийн үнэн гэж яриад. Тэрнтэй адилхан тийм яриад байгаа юм гэсэн чинь айгүй өөр. Есүс би бол зам үнэн ам гэд. Тэгээ миний ерөн сонирхлыг татаж тэгээ би энээс болж юу надад Библийн сургууль сурах гол шалтгаан болсон юм байна. Тэгээд энэ дээр ингэж хэлж байгаа юм л та. Мэддэг юмдаа мөрөгдөг учраас аврал юудэчүүдээс гарна гэж хэлж байна. Энэ одоо нэг айгүй тийм миний бодлоор шинэ гэрээний айгүй том теолог. Одоо монголчууд ярьдаг те та нар харийн шашин шүтлээ. Яагаад очиж тэр хаа байсан тэр одоо те барууны ч гэдэг юм уу. Тим юмыг тань шүтээд байгаа. Тэгвэл энэ дээр яг хариулт нэг байгаа байхгүй. Яг нь энд одоо яг харах юм бол юудэчүүдтэй ганц барьцах үндэстэн хэн байсан мэгэл самарчууд байсан байж магадгүй. Тэд нар яг бурхны хуулийг дагаад тэгээ тахилын дагуу үргэжсэн боловч энд Есүс бүр гэж хэлж байгаа. Та нар мэдхгүйгээр дутуу мэдлэгээ. Тэгэхээр мэдгүй гэдэг нь юу ч мэдгүй гэсэн үг шүү дээ. Бурхныг мэддэг ч гэсэн яг бүрэн дүрэн мэдхгүй зөв хуулийг мэднэ. Харин бурхны амлалт, месиягийн бүрэн дүрэн авралын мэдлэг байхгүй. Харин юудэчүүд мэдж байгаа учраас аврал хинээс гарах юм бэ? Юудэчүүдээс гарна гэж хэлж байгаа. Тийм учраас бид нар өнөөдөр одоо харийн шашин гэхээс илүүгээр тэр яагаад харийн шашныг хүмүүс дэлхий дээр одоо хэдэн тэр бумаараа мөргөөд идэх юм бэ? Шүтээд идэх юм бэ гэх юм бол тэр хүмүүс юунд мөргөжсэн нэгдүгээрт мэдчихсэн болж таарч байгаа. Тэгээ юудэчтэй юм. Тэгээ энийг бүр тодруулаад Паул шинэ гэрээн дээр юу гэдэг вэ гэхээр нөгөө аюу олон мөргөл хийжсэн хүмүүстэр очиж хэлдэг шээ. Та нарын сүсэг бол аюу сайхан байна тий мэдээч хэрэг. Аврал хайж, үнэн хайж. Гэхдээ та нар таг харанхуугаар мод чулуундаа мөргөө яваад. Бидний хувьд бол бүр тийм болчихж байгаа. Самарчуудын хувьд яг хагас тутун мэдж байгаа, ойлгож байгаа, мөргөж байгаа. Гэхдээ аврал юм даа. Тэгээд одоо бүр нэг сони юм болж байгаа. Тэгэхээр бид нар ингээд Ром номыг харах юм бол одоо юудэчүүд нь мэддэг юмдөө мөргөжсэн боловч
дахиад тэднэрт мэдлэг дутсан нь юу вэ гэвэл авралыг мэдэх мэдлэг дутсан тийм. Ром номдэр бичиж байгаа. Тэд нэр аюу тахил махил бүх зүйлийн талаар мэдлэгтэй боловч тэр мэдлэг нь итгэлийн дагуу биш учраас тэд нар авралд очиж чадсангүй гэж хэлж байгаа. Энэ бол дахиад нэг өөр асуудал болчихж байгаа. Тэгэхээр хэдүүлээ нэг зүйлийг бодох хэрэгтэй. Бид нэр мэдээж бодож байгаа зүгээр эргээд саний гэж бодож байна. Тэр нь юу вэ гэвэл бид нар зүгээр нэг юм санамсаргүй байдлаар тий 90 он гараад за магадгүй тэрнээс өмнө ч бас Монголд байсан гэж түүхнэр байдаг л да. Гэхдээ 90 он гараад гинт одоо бүх юм ил болоод Библи орж ирээл тэгэнгүүт нь тэр хүмүүс одоо монголчуудад туслаад тэрнээс нь болж бид нар нэг сайхан тэрвэрснээс нь болоод эсвэл цуглаанд очсон чинь яг сайхан уур амьсгалтайгаас болоод цуглаанд яваад байгаа биш. Яагаад гэвэл аврал гэж нэг зүйл нь яг Библийг дагж ирсэн. Тэр юудичүүдээс гараад дэлхийд даяар тархсан. Тийм учраас одоо бид нар яг энэ нөгөө эмгтэй шиг тэгж заримдаа одоо ер нь ихэнхдээ монголчууд юм хандлага гаргадаг шүү дээ. Тэр харийн эмийг та нар яагаад шүү дээ. Тийм эмгтэй шиг биднэрт өөрсдөө гэсэн гэрээзм бол байгаа шүү дээ. Тэндээ чинь бидний өвгд эцэгтэй мөргөж ирсэн. Тэр сайхан одоо очрвааны байна. Энэ сайхан юу гэдгийг бурхан халдан байна төрийн тахилгатай баах бол сая сөүлд бас нэг хөвсгөл нураг төрийн тахилгатай болох ч юу тийм. Тэгэхээр нөгөө энэ Христ итгэл гэдэг маань хов хоосон юм дээр ирдгүй юм байна л да. Үндэстэн ястан болгоны өөрийн гэсэн мөргөлийн өндөрлөгтөө мөргөлийн зан үйлтэй тэр газар ирээд мөргөлөг яах үед хүн болго яг энэ эмхтэй шиг аль нь үний юм бэ? Аль нь надад тэ чухал юм бэ гэж асуудаг юм. Харин тэр үед нь Есүс бидэнд юу гэж хэлж байгаа гэвэл мэддэг юм үнэ харин тэгээд үнэн тэ харин үнэн мөрөгчтөн сүнсээр үннээр эцэгтэн мөрөгч цаг ирж байгаа бөгөөд одоо болцоход байна гэж хэлж байгаа. Тэгэхээр яг эхлээд энэ юуг бид нар өөрсөндөө шууд авахаас илүү тэр эмгтэй хувьд бодох хэрэгтэй. Эмгтэйгийн хувьд мөргөл гэдэг бол юу байсан гэхээр тахил өргөн. Тэгээд одоо хаяа 7 жилд нэг удаа израилчууд бөөнөрөө дэг өргөх баяраар цуглаад Бурхны бүх хуулийг эхнээс нь дуустал нь уншдаг. Тэгээд мэдээж хэрэг одоо ям зүрийн тэ анхны болоод тэр юунуудад өргөлүүдээ өргөнө. Гэтэл тэр эмгтэйгийн хувьд тэр юу биш. Газар биш. Зан үйл биш. Харин үнэн болон сүнсээр мөргөнө гэдгийг бол шаал өөр. Сонь зүйл байгаа байхгүй. Гэхдээ тэр эмгтэйгийн хувьд цаашаа асуугаагүй тий. Уг нь бол яг магадгүй тэр эмгтэй тэгвэл үннээр болоод сүнсээр мөргөнө гэж юу юм бэ гэж асуугаагүй. Тэгээ тэр эмгтэй хэлж байгаа. 25 дээр харин Христ гихч Месиа эрхийг би мэднэ. Тэр нэгэн эрэхтэй бүх зүйлийг юу гэж хэлсэн бэ те? Бидэнд мэдүүлнэ гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ ерөнхийдөө яг энэ хэсэг бол яг үндэ бол мэдлэгийн талаар. Гэхдээ тэр нь яг ямар мэдлэг вэ гэхээр аль газар нь зөв мөргөл аль газар нэг бурханд хүлээн зөвшөөрөгдсөн тийм мөргөлийг хэн өргөд байгаа юм бэ? Тэрийг би яаж мэдэх юм бэ? Тэр өнөөдрийн бидний хувьд бол би яагаад дахиад лам боллгүйгээр жанраск төсч мөргөлгүйгээр эсвэл энэ тийх уул тахилга дээр яваагүй вэ гэх юм бол миний хувьд үнэн гэдэг зүйлийг ойлгох оролцсон. Тэгэл мэдээж хэрэг Есүс Христ. Тэгээд энд хэлж байгаа яг үнэн мөргөл гэдэг бол хүмүүс ярьдаг л да Монгол сэтгүүгээрээ нөгөө нэг чин сэтгэл мэтэр гэж яриад байдаг тийм. Гэтэл яг Библиэхээс харуул энэ юу гэж бодит байдал буюу яг нөгөө нэг одоо эн чин хуучин гэрээний тахил гэдэг бол эрх хэмнэх сүүдэр байсан шүү дээ. Бид нар мэдж байгаа тийм. Тахилчич тэр тахилч тэр дандаа төр зөөрийнх. Гэтэл одоо Есүсийн илэрхийлж байгаа энэ зүйл нь бол бодит буюу бүрэн төгс. Тэгээд сүнсээр гэдэг нь сэтгэл хөдлөл гэхээс илүүгээр одоо бид нэр юг харж байгаа гэх юм бол ариун сүнс гэж нэг зүйл байгаа тийм. Ариун сүнс бидийг яадаг вэ гэвэл дахин төрүүлдэг. Гэхдээ тэр нь нөгөө одоо Иохан номын хам сэдвэд нь ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар цааш харах юм бол тэгж байгаа. Есүс нөгөө Никодемт ярихдаа дахин төрн чи сүнсээр төрөхгүй бол аврахдахгүй гэж хэлсэн. Нөө чи ойлгохгүй тийм. Тэнгүүт нь тэр нь мэдрэгдэх зүйл биш. Чи зүгээр ингээд болоод өнгөрснийг нь дараа нь чи ойлгоно. Одоо юу гэдгийг тэгж хэлдэг. Тэрнтэй адилхан бид нар ингээд сүнсээр дахин төрснөө яаж мэдэх вэ гэвэл Библи тэгж байгаа. Бид нар Бурхныг аав эцэг гэж дууддаг тийм. Тэр бол дахин төрсөн зүйл гэж хэлж байгаа. Чи сүнсээр дахин төрсөн учраас бид нэр үршлийн сүнсийг авснараа Бурхныг эцэг минь гэж дуудаж байгаа. Аав минь гэж дуудаж байгаа. Нөгөө талаараа бид нэр
одоо дахин төрсөн учраас Библийг унших үед за магадгүй чуулганд ирээд мөргөл өргөх үед бид нэр ямар нэгэн зүйл бидний дотор болдог тий. Заавал тэрийг бид нэр одоо тархиараа ингээ за одоо яг хийж ийн гэж мэдэхгүй. Гэхдээ бидний амьдралд ямар нэгэн зүйл болоод идгийг бид мэдчихэж байгаа. Гэмшлээс ахуулаад залбирал ухаарал. Энэ бол ариун сүнсний хийдэг зүйл. Тэр эмэгтэйгийн яг энэ самар эмэгтэйгийн хувьд энэ бол аюу ойлгомжгүй зүйл. Тэгэхээр тэр харин бидний хувьд бол бидний мэддэг зүйл байна. Тэр өнөөдөр би та бүхэнтэйгээ юуг хуваалцахыг хүсэж байгаа вэ гэвэл аврал гэдэг зүйл нь юудэчүүдээс гарсан нэг шалтгаан бол тэд нэр юунд мөргөжөөснөө мэдчихсэн. Тэ? Гэхдээ одоо цаашаа ингэж харах юм бол биднэрт одоо юу хэрэгтэй вэ гэх юм бол Ром номдэр өгсөн байгаа. Ром номын 12:1 дээр та нар өөрсдөө амьд ариун тахил болгон өргөөрэй гэж хэлсэн. Амьд гэдэг үг юм. Тахилч бол дандаа үхэж бурхандаа очиж байгаа шүү дээ. Амийг урсгаж. Харин бид нар болохоор юу гэсэн гэхээр чи яг өөрийгөө яг тахил мэт бурханд өрг. Тэ сүнслэг мөргөл. Тэр нь зүгээр нэг мэдрэмжийн биш. Харин чи яг ариун сүнсээр. Чи яг өөрийгөө тэ бурханы эцэг минь аав минь гэж дуудаж чинь. Чи дахин төрсөн үү? Тэ Библийг уншиж чи нөхрөл дотор одоо би ингээд чуулган дотор ирэхдээ чуулганы нөхрөл дотор байхдаа ариун сүнс дотор чи дахин биш одоо үр жимсийн дотор өсөж чинь үү? Үнэн мөргөл буюу яг Библийн илчилснээр чи Есүсийг олж харж байгаа юу? Тэ? Энийг л одоо асууж байгаа юм л да. Тэгэхээр бид нар айгүй сонирхолтой. Энэ самар эмэгтэйтэй уулзсны дараа Есүс нэг сайн самар хүний нэг сулгаар зүйлэл ярьдаг шүү дээ. Тэр чинь бол бүр үйлчлэлтэйгээр төгсгөл хэлээр авир ярьж байгаа. Яагаад самар хүнийг авч ярьсан бэ гэж. Би түрүү хэлсэн дээ. Нөгөө ер нь түүхийг харуул улс төрийн зорилгоор ч юм уу эсвэл одоо манаах, танаах, харих, марих гэсэн тийм ойлголтоор хүмүүс Христ итгэлийг Есүсийг авралыг ер нь түлхдэг. Харин Бурхны хувьд болохоор тэр одоо юу гэдгийг ястан, үндэстэн улс төрийн юу одоо манаах, танаах, соёл гэхээсээ илүүгээр үнэн зүйлийг олж, үнэн зүйлийн дагуу мөрөглийг өргөөрөө. Энэ нь тэгээд бид нарыг юу гэж хүргэж байгааг бол авралт хүргэж байгаа. Тийм учраас нөгөө талаар бид нар бол одоо ичих шаардлагагүй. Заримдаа тэгдэг санаа зовоол тий. Чи яасан нөгөөтгөндөө яваал энэ. Ногоо улам л одоо чи бүр улаан христчин болцсон уу энэ ярьд. Тэгвэл энэ дээр хэлж байгаа нь юу вэ гэх юм бол аврал гэдэг зүйл ганцхан тэндээс л хүрсэн. Тэндээс л өгөгдсөн. Тийм учраас бид нар мөргөл өргөдөг. Тэр мөргөл маань юу вэ гэхлээрэ заавал ингээд нэг бүр өөрийнхөө ингээд дотроос ингээд би чин сэтгэлээс юм ястай бүр ингээд мэдрэх ястай гэдгийг утгаа биш. Яг Есүсийг бодитоор өөрийгөө илэрхийлсэн тэр илэрхийлэл дээр нь бид нар зүгээр магадгүй сүнслэг гэдэг нь ариун сүнсний бидэнд илчилж байгаа залбирлаар, гэмшлэр, магадгүй харь хэлээр залбирч болно, дуулж болно. Тэр хэдүүлээ цаашдаа ерөө магадгүй те хүн өөрөөсөө ч юм уу заримдаа бас асуудаг шүү дээ. Хүмүүс чийч нэг одоо харийн юм шүтээ айд энэ тэргээ тэгэх юм бол аврал нь мэддэг хүмүүсээс юудэчдээс гарсан. Тэ? Би бас мэддэг юмдаа мөрөгч байгаа. Миний тэг мөргөл нь үнэн ба сүнсээр байх хэвээр. Тэр нь маш энгийн. Бид нар аль хэзээ хийж байгаа. Гэхдээ тэрийг эргээд бас хаяа санджих хэрэгтэй болов уу гэж юм хэсгийг та бүхэнд хуваалцлаа. За тэгээ хэдүүлээ нэг зүйлийг бодоод тэгээд эзэн өмнө ирээд залбирцгаая. Эзэн бол хаа цаггүй оршиж байгаа тий. Сүнсээр учраас. Тийм учраас бид нэр ямар нэгэн гэрээзэн бол ямар нэгэн Иерусалимийн сүмдэр биш, зан үйл дээр биш. Харин бид нэр Библийн илчлэлт, ариун сүнсний удирдамж, түүний дуу хоолойноо дагуу бид нэр мөрөглийг өргөдөг. Тэгээ бүгдээрээ хаа байгаа газараа гэртээ, машиндаа, алхаж байхдаа, чуулгандаа яг энэ болгоныг санаж эзний өмнө амьдарцгаая гэж уриалсан. За бүгд хамт залбирцгаая.